бид стратегийн орд газартаа ард түмэн өөрсдөө үндсэн үйл зааснаа дагуу баялаг авах ёстой гэсэн энэ чиг шугамн дээрээ хатуу хурахгүй зарчим дээр байгаа. Одоо би нэг тоо хоног хэлье. Энийг би дахин одоо сануулад хэлээд яриад явна гэж бодож байна. Өнөөдөр засгийн газраар ухаан одгийн ордтой холбоотой асуудлыг хэлэлцүүлээд 54 он жин. Улсын хурлд хөргүүлээд, албан тоотоор хөргүүлээд, тогтоолын төсөл өргөн бариад 31 хон жин. Энэ 31 хоногийн дотор хизээ яаж хэлэлцүүлэх юм бол, хизээ чуулган руу асуудлыг оруулах юм бол гэж энэ ажлын хэсгээс ажлын хэсгийг ахлагчийн хувьд засгийн газар дээр энэ ажлыг ахалж явсан үний хувьд бол хүлээж байгаа. Тов гарахгүй бол та юу гэж харж байна? Энэ ямар нэг байдлаар тов өгөх байх гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр 31 хоног. Одоо ингээд цаашаага ингээд тоолоо зарлаад явъя. 32, 33, 34 гэдэг явал зарлаад явъя. Яагаад энэ ордын асуудлыг улсын хурлын чуулганаар хилцэхгүй байгаа юм бэ? Ажлын хэсгийн дүнэлд гарсан. Тэр үедээ бид нар олон нийт мэдээлэл өгсөн. Энд хууль зөрчсөн байж болзошгүй. Зарим тохиолдолд гэмтэргийн шинжтэй байж болзошгүй зүйл яригдж байна. Бид ажлын хэсгээс ингээд дүгнэлээ гэдэг дүгнэлтээ хэлсэн. Одоо бид нар энэ дүгнэлтээ улсын хурлын гишүүд танилцуулмаар байна. Энэ байр суурь илэрхийлж байгаа улсын хурлын гишүүдийн асуулт үннийг мэдмээр байгаа улсын хурлын гишүүд ард түмэнд юу болоод байгааг харуулмаар байхгүй. Тэгээд энэ ухаан удаач ярмаар байна. Бусад бүх стратеги ордуудаач ярмаар байна. Энэ асуудлууд үндэсний баялагын сан төвлөрөх ёстой стратегийн ордоос Монголын ард түмэнд оногдох ёстой энэ ашиг энэ зүйлийн талаар ярьж хахад Монголын ард түмнийг хүртэх ёстой баялагын талаар асуудал ярьж хахад дунд нь ямар нэг байдлаар сарнсан янз янзын улс төрчдийн хоорондын дайсагнсан асуудал өөр бос зүйлээр далдалсан цаг зуурын чимээ шуугианд саатмааргүй. Монгол улсын хурл Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эрхээ эдэлж Монгол улсын үндсэн хууль заасан энэ Монголын нийт ард түмэнд оногдох ёстой баялагын асуудлыг хилцмээр байна. Өнөөдөр 31 хоног байна. Бид хүлээсээр байна. Яг засгаас анхаарал хандуулаад явж байгаа. Энэ стратегийн орд газартай холбоотой. Одоо жишээл бидний мэдэх хамгийн том стратегийн орд газар 5 толгой шүү дээ. Энэ 5 толгой орд газрын хамгийн их нөөцтэй хамгийн олон жил яригдсан ухаан удаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал ярьж байна. Шилжүүлж хууль нийцэл стратегийн засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлдэг. Тухайн үед бол нэмэлт материал шаардсан гэдгийг та тайлбарч ирсэн шүү дээ. Одоо тухайн материалуудыг хөрвүүлэх нэмэлт материал шаардаад бид нар нэмэлт материалаа хөргүүлээд улсын хурлд хөргүүлээд одоо ингээд 10 онцлоо. Тэгээд нийт өгснөөс эхлээд бид нар улсын хурлд хөргүүлснээс биш албан бичиг тоотно байгаа өнөөдөр 31 онлоо. Энийхээ хараас бол тасралтгүй тууштай явнаа. Өдөр өргөцсөн бол одоо янз янзын байр суурь гарч ирж байна. Энийг хүндэж байгаа улсын хурлын гишүүдээс энэ асуудлыг төрөл бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Улсын хурлын гишүүний бүрэн эрх. Гэхдээ эн чинь ингээд хилцүүлэггүй яваад байгаа байхгүй. Нэг талаас одоо ингээд баахан мэдээлэл өгвөл энэ зүг буруу гэсэн юм яваад байдаг. Чуулганы танхимдаа, байнгын орооны танхимдаа, баримтын хүрээ цаасаа харж байгаа энэ асуудлаа ярмаар. Та энэ асуудлаа магадгүй чуулганы танхим дээр танд үг хэлэх боломж байгаа шүү дээ. Бүгдийн дараад бас энийгээ сануулж үзэл тавьж энэ товыг гаргаж өгөөч гэж хэлж байна. Мэдээж олон нийтийн анхаарал. Тэгээ ер нь одоо улсын хурлын дарга дээр байгаа засгийн газраас өргөн мэдүүлсэн бас нэлээд олон асуудлууд байгаа. Тэгэхээр одоо нэг яралтай гормоор өргөн мэдүүлсэн хуулиуд ч байгаа. Тэгэхээр энэ хуулиудын хүрээнд бид нар тогтоогоод ингэж яваад байна уу да гэсэн хүлээлттэй байна. Тэгээд энэ маань нэгэнтээ 30 хоногоо давсан учраас би өнөөдөр ингэж мэдээлэл хийж байгаа. Энэ цаг хугацаа маань яваад ишүү. Бид нар энэ хоног хугацааг харж байна. Энэ асуудлыг хилцэхгүй бол хилцэхгүй. Их хурлын өөрийнх нь бүрийн эрхийн асуудал шүү дээ. Энэ асуудлыг улсын хурлын чуулганаар хилцэх шаардлагагүй байна гэж үзэх юм бол их хурлын л бүрийн эрхийн асуудал. Хилцүүл хилцсэн ш хилцээд үгүйсээ болно. Хилцүүлэг эхлэхээр бид нар өөрсдийн байр суурь, баримт материал юмнуудаа тавьмаар байна л гэсэн ийм байр суурь.